Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ саяхан болсон бас л нэгэн аимшигтай яригийн тухай ярьж хөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Спенсерийн хувьд тэрээр 1988 оны 12 дугаар сарын 9-нд Ohio мужийн Cincinnati хотод төрсөн. Спенсер спортод маш их дуртай, хөл бөмбөг, гольф байнга тоглодог. Тийм болоод тэрээр маш өрсөлдөх чадвар сайтай. Ер нь ямар нэгэн тэмцээн уралдаанд орох юм уу, эсвэл ямар нэг зүйлийг хийхээр шийдвэр гаргах үедээ маш дайчин, эцсийг нь хүртэл явдаг ийм төрлийн хүн. Цаашлаад Спенсер эргэн тойрны хүмүүс болон гэр бүлийнхэндээ үргэлж санаа тавьдаг, халамжтай, бусдад үргэлж туслахыг хичээдэг нэгэн. Тэрээр ахлах сургуулаа төгсөөд Ohio State University дэлсэн орсон ба бакалаврын зэрэгээ хамгаалчаад дараа нь үргэлжлүүлэн мастер болон докторийн зэрэгээ хамгаалсан байдаг. Ийхүү мастрын зэрэгээ хамгаалж авах үеэрээ Спенсер Моник гэх эмэгтэйтэй онлайнаар танилцсан. Тэд хоорондоо маш хурдан дотносоор удалгүй албан ёсоор үерхэж эхэлдэг. За Моникийн хувьд тэрээр 1986 оны 10 дугаар сарын 14-нд Illinois мужийн Chicago хотод төрсөн. Түүний ердөө 1 настай байх үед нь гэр бүлийнх нь Ohio муж руу нүүсэн байдаг. Моник Спенсерийн нэгэн адилаар спортод маш их дуртай. Хөл бөмбөг, сакс, гольф гээд ер нь бүх л төрлийн спортод сонирхолтой. Эргэн тойрныхын хүмүүсийн ярьж байгаагаар Моник маш хөвгчлөлтөй, найрсаг, хаа явсан газраа хүмүүсийг үргэлж инээлгэж явдаг, маш гэгээлэг хүн. Тэрээр мөн л Спенсерийн сурч исэн сургууль болох Ohio State University-д мастрын зэрэгээ хамгаалсан байдаг. Гэхдээ өмнө нь хэлсэнчлэн энэ хоёр бол онлайнаар танилцсан. Дээрээс нь Моник Спенсертэй танилцахаас өмнө гэрэлжсэн удаатай. За түүний энэхүү өмнөх гэрлэлтийн тухайд гэвэл Моник 25 настай байхдаа Майкл хэмээх эрэгтэйтэй танилцсан үерхэж эхэлсэн байдаг. Майкл болохоор бас л түүнтэй нэг сургуульд буюу Ohio State University-д эмч болохоор суралцж исэн. Майклийн хувьд түүний эргэн тойрных нь болон хамт ажиллаж исэн, хамт сурч исэн хүмүүс нь бүгдээрээ түүнийг гоц ухаантай хэмээн дууддаг. Майкл бүр бага ангид байхасаа эхлүүлээл дандаа шилдэг сурагчаар тодордог байснаас гадна коллежид орсныхоо дараа хүртэл бүр үндэсний шилдэг сурагчдын нэг. Тэгээ Ohio State University-д байхдаа ч гэсэн эхний 5-д багтах хэмжээний тийм гоц ухаантай сурагчдын нэг нь байсан. Майкл 2014 онд сургуулаа төгсөөд шалгалтаа өгөх чимжлэх эрхээ авчаад дараа нь 2015 онд Мониктэй гэрэлсэн байдаг. Хэдийгээр тэд хэдэн жилийн турш үерхэж байгаад гэр бүл болцоосон боловч тэдний хамтын амьдрал нь бол бүтээгүй. Ердөө 8 сар хамтдаа амьдраад 2016 онд Моник Майклтай хамтдаа амьдарч чадахгүй байна гэд хамт амьдарч исэн гэрээсээ нүүгээд түүнээс тусдаа амьдрах болсон байдаг. Дараа нь 2017 оны 6 сард нь Моник шүүхэд Майклаас салах хүргэлтээ өгсөн. За тэдний найзуудынх нь ярьж байгаагаар ер нь Майкл нэлээд тийм захирангуй, дарангуйлагч төрлийн зан арын шантай. Тэгээ энэ зангаа Моник дээр бүрч их гаргадаг. Үерхэж явах үедээ ч гэсэн Майкл Моникийг өөрийнхөө үгээр байлгах гэж оролдоод тэдний дунд маргаан үсдэг байсан бол хамт амьдарч эхэлсний дараа энэ нь бүрэлд ордоод Моник ганц л буруу зүйл хийх юм бол Майкл түүнтэй маш ширүүн харьцаж байнга сэтгэл санааны дарамтанд байлгах болсноор Моник түүнээс салахаар шийдсэн нь энэ. За Моник Майкл хоёр салсны дараа Майкл хэд хэдэн мужууд руу нүүн сууршиж тэрхүү мужуудаа эмчлэх эрхээ ч мөн авсан байдаг. Тэрээр Моникаас салсан даруйдаа буюу 2017 онд Виржиниа муж руу нүүгээд дараа нь Мэриленд, үүнийхэн дараа Калифорни руу нүүсэн байдаг. Ингээ болоогүй 2023 онд тэрээр Невада мужид нүүж очоод үүнээсээ 1 жилийн дараа буюу 2024 онд Illinois муж руу нүүсэн байдаг. За үүнээс нь харахад Майкл сallтынхаа дараа өөр мужууд руу нүгээд очсон муж болгоноосоо эмчлэх эрхээ аваад ер нь бол карьераа хөөгөөд өөрийнхөө юмыг хийгээд нэлээд завгүй амьдарсан гэдг нь бол харагдаж байгаа. Харин Майклыг инхүү ийш тийшээ нүүн өөр мужуудаар явж явах үеэр Моник Спенсертэй танилцсан. Тэд нэгэндээ хүчтэй татагдан дурлалцаж 2020 оны 12 дугаар сарын 13-нд хурмаа хийцгээсэн байдаг. Эргэн тойрных нь хүмүүсийн ярьж байгаагаар тэд бүр үнэхээр сайхан хосууд. Найзууд нь бүр тэднийг үлгэр жишээ хосууд гэж хүртэл ярьсан байдаг. Ингээ хурмаа хийснийхээ дараахан Моник бие давхар болж охиноо үлгээдэ авсан бол үүнээс 3 жилийн дараа хүүгээ үлгээдэн авч хосууд 2 хүүхдийн аав ээж болцоосон. За 2025 он гэхэд тэд 2 хүүхдийнхээ хамтаар Ohio мужийн Columbus хотод амьдарч исэн бөгөөд Спенсер шүдний эмчээрээ ажиллаад харин Моник хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Гэтэл 2025 оны 12 дугаар сарын 30-нд өглөөний 8 цаг 58 минутанд Спенсерийн дарга нь цагдаагийн газар руу яриад Спенсерийн гэрт нь очиод түүнийг зүгээр байгаа эсхийг шалгаад өгөөч гэсэн ийм хүсэлтийг гаргасан.
Уг нь энэ өглөөний 7 цаг гэхэд Спенсер ажил дээр очих ёстой байсан юм бэлээ. Тэгээ Спенсер ажил дээр ирэхүү 2 цаг өнгөрсөн ч гэсэн дарга нь ингээд цагдаа руу ярьж байгаа цаана бас шалтгаантай. Учир нь Спенсер энэхүү эмнэлэгт хэдэн жилийн турш ажиллахдаа нэг ч удаа ажлаасаа хоцорч байгаагүй. Хэрвээ түүнд ямар нэг яаралтай ажил гарах юм бол эхлээд хамгийн түрүүнд ажил руугаа залгаад очиж чадахгүй нэ гэдгээ мэдэгддэг. Тиймээс ажлынхаа газрын хүмүүс түүнд санаан зовоод Спенсер лөө хэд хэдэн удаа залгсан боловч утсандаа огт хариулахгүй. Тэгээ бүр болохгүй болохоор нь Моник руу бас хэд хэдэн удаа залгсан боловч Моник ч гэсэн утсандаа хариулаагүй. Ингээд даргынх нь өгсөн энэхүү дуудлагын дагуу өглөөний 9 цаг 22 минутанд нэгэн цагдаагийн офицер Спенсерийн гэрт нь ирээд хаалгыг нь тогссон боловч дотроос нь хинч хаалга онгойлгож өгөөгүй. Тэгэхээр нь байшингийнхан цонхоор дотгошоо хараад байшингийн тойрч алхаад шалгасан боловч ямар нэгэн с ิจ гтэй зүйл огт харагдаагүй. Гэхдээ бүр сүүлд энэхүү цагдаагийн ажилтан буруу хаягаар буруу айлд ирчээд шалгаад исэн гэдг нь тогтоогдсон байдаг. Тэгээ цагдаагийн газраас хинч хаалгаа тайлж өгөхгүй байна. Гэхдээ бүх зүйл хэвийн мэд харагдаж байна гэсэн хариу авсан ч гэсэн Спенсерийн ажлынхын газрын хүмүүс үүнд нь нэг л итгэж өгөхгүй. Ямар нэг зүйл буруу л байна да. Спенсер Моник хоёр хизээч ингэж хэл сураггүй алга болохгүй гэж бодоод тэдний хоёр нь өөрсдөө гэрт нь очиж зүгээр байгаа эсхийг нь шалгахаар явсан байдаг. За Спенсерийн хамт ажилладаг энэхүү хоёр найз нь гэрт нь ирээд хаалгыг нь тогшоох үед дотроос нь хинч хаалгаа тайлж өгөөгүй. Гэхдээ хаалганд нь сайн чихэн агаа сонсох юм бол дотроос нь хүүхдүүд уйлж байгаа чимээ гарч исэн байгаа. Тэгэхээр тэр хоёр байшингийнх нь хажуугаар тойроод унтлагын өрөөнийхөө цонхоор дотгошоо хартал хамгийн эхлээд орныхон дэргэд шалан дээр цусандаа утгалтын хэвтэх Спенсерийг олж харсан. Ингээ ажлынхаа найзууд нь тэр дороо 911 рүү залган болсон бүх зүйлсийн талаар тайлбарлан ярьж дуудлага өгсөн байдаг. За энэхүү дуудлагын дагуу 10 цаг 11 минутанд цагдаагийн ажилтнууд болон түрүүн тусламжийнхан Спенсерийн гэрт ирсэн ба унтлагын өрөөнөөс нь аимшигтай зүйлийг олж илрүүлсэн байдаг. Спенсер Моник хоёр хоёулаа унтлагын өрөөнийхөө шалан дээр хэд хэдэн удаа буудуулан амьсгал хураасан байдалтайгаар олдсон. Аз олоход хүүхдүүд ямар нэгэн бие махбодын бэртэл гэмтэл бол аваагүй. Ингээ мэдээж мөрдөгчөд тэр доор нь мөрдлөгөө эхлүүлсэн бөгөөд хамгийн эхлээд хэн нэгэн гаднаас хүчээр нэвтрэн орж ирсэн эсхийг шалгаад үзэхэд гаднаас хүчээр нэвтэрч орж ирсэн гэх уул мөр олдоогүй. Тэгэхээр нь мөрдөгчөд Спенсер Моник хоёрын нэг нь нөгөөгөө эхэлж хөнөөгөөд дараа нь өөрийгөө буудсан уу гэж шалгаад үзэхэд хэргийн газар дээрээс бууны сомнууд бол олдсон. Гэхдээ хэрэг үлдэгдсэн буу нь олдоогүй. Дээрээс нь тэдний хин хинэн хит хэдэн удаа биедээ буудулсан бууны шарахтай байсан нь энэхүү таамаглалыг няцаахад хүргэж байгаа. За цаашлаад задлан шинжилгээний хариугаар тэдний нас барсан цагийг шөнийн 2-5 цагийн хооронд хэмээн дүгнэлт гардаг. Тэгэхээр гэмт хэрэгтэн тэдний гэрт нь шөнө нууцаар нэвтэрч ороод унтчихт нь 8 насыг нь хүнөөсөн байх өндөр магадлалтай. Ингээ мөрдөгчдийн дараагийн хийсэн зүйл бол Спенсерийн гэрийн эргэн тойронд байх замын болон хөршүүдийнх нь хяналтын камеруудыг шалгаж үзэх. Мэдээж хосуудын нас барсан цаг тодорхой болсон нь мөрдөгчдөд хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд илүү амар болгосон бөгөөд удалгүй мөрдөгчөд с ิจ гтэй этгээдийн бичлэгийг олон нийтэд цацаад тухайн хүнийг таньж мэдэх хүн байвал яаралтай цагтаад хандна уу хэмээн зарладаг. За энэхүү зурган дээр харагдаж байгаа этгээдийн хувьд тэрээр яг шүн дунд Спенсер Моник хоёрын гэрээ ойролцоо алхаад явж байснаас гадна малгайтай күрчиг өмсөөд күрчигнийхаа малгайг мөн өмссөн байсан болохоор царай нь бол бичлэгэн дээр харагдаагүй. Гэхдээ бичлэгийг үзсэн хүмүүс дунд энэхүү этгээдийг өмссөн хувцаар нь ч юм уу эсвэл алхаагаар нь таних хүн гарч ирж магадгүй хэмээн мөрдөгчөд найдаж байсан. За энэ явдлаас 2 хоногийн дараа мөрдөгчөд өөр нэгэн хяналтын камерын бичлэг олсон нь хэрэг гардаг орой бүр яг хэрэг гарах үеэр нэгэн машин Спенсерийн амьдардаг хотхон руу ороод удалгүй буцаад гараад явж байгаа дүрс бичлэг. Цаашлаад мөрдөгчөд тэрхүү бичлэгэн дээрээс тухайн машины улсын бүртгэлийн дугаарыг нь олж авч чадсан байдаг. Тэгээ улсын бүртгэлийн дугаараар нь хайгаад үзтэл энэхүү машин нь Моникийн экс нөхөр болох 39 настай Майклийн машины дугаар болох нь удалгүй тогтоогдсон. За энэ үед бол Майкл Иллиной мужийн Рокфорд хотод амьдраад тэндээ мэс заслын эмчээр ажиллаж исэн. Ингээ мөрдөгчөд түүний араас амьдарч исэн хот руу нь очиод нэгэн түргэн олны газарт хоол идээд сууж ахт нь 2 удаагийн хүн амны гэмт хэргийн сэжигтнэр түүнийг баривчилсан байдаг. Одоогийн байдлаар Майкл хэрэгээ хүлээгээгүй Иллиной мужийн хорих газарт хоригдож байгаа. Гэхдээ Спенсер Моник хоёр хойо мужид гэртээ амнасаа алдсан тул түүнийг хойо муж руу шилжүүлж хойо мужид шүүх хурлан болох юм байлээ. Тэгээ түүний амьдардаг энэ Рокфорд хотоос Колумбус хүртэл ойролцоогоор 450 майл буюу 7 цаг машинаар явж иж хүрэхээр ийм хол зайтай.
Тэгэхээр Майкл бүр экс эхнэрийгээ нөхөртэй хамт хөнөөхийн тулд бүхэл бүтэн 8 жил гарны дараа 7 цагийн турш жолоо барин явсаар гэрт нь очиод ийм аимшигтай зүйл хийсэн болж таарч байна. За Майклыг баривчилсныхаа дараа мөрдөгчөөд гэрт нь мөн нэгжлэг хийж үздэг. Тэгсэн чинь Майклийн гэрээс хэд хэдэн буу олдсон бөгөөд эдгээр буунуудынхаа нэг нь Спенсер Моник хоёрыг буутсан буутай яг ижил загварын буу. Тэгэхээр ер нь бол энэ буу нь түүний аллагын гол зэвсэг байх өндөр магадлалтай тул мөрдөгчөө тэрхүү бууг нь цааш илгээгээд шинжилгээнд оруулж байгаа юм байна. За энд өөр нэг зүйлийг нэмж хэлэхэд бүр 7-8 жилийн өмнө дүнгэж салсныхаа дараахан Майкл Моник руу зурус бичээд нэг л өдөр би чамайг намайг хайж явсны чинь төлөө аландаа гэж сүрдүүлжсэн нь бас одоогоор ил болцоод байгаа. Үүнээс нь харахад бол Майкл Моникод саллаад 8 жилийн турш түүнд ус хонзон санаал яваад исэн болж таарч байгаа. Энэ дээр нь бас мэрэгжлийн сэтгцэн эмчнэр дүгнэлт гаргасан юм байлээ. Тэрхүү дүгнэлтээр бол Майкл Моникийг салснаас хойш 8 жилийн дараа ийхүү хөнөөх болсон нь тэрээр Моникийг нөхөртөө болоод хүүхдүүдтэй болоод гэр бүлээрээ аз жаргалтай амьдарч байх үед нь хөнөөхөөр бүр анханасаа төлөвлөсөн байсан. Тэгээ өмнө нь хэлсэнчлэн Спенсер Моник хоёр бол хаанаас нь ч харсан төгс хосууд тэдний хин зөвхөн өөрсдийгөө боддог тийм хүмүүс байгаагүй, эргэн тойрныхоо хүмүүст байнга анхаарал халамж тавьдаг, найзууд нь бүр ямар нэг хэцүү зүйлтэй тулгарах үедээ хамгийн түрүүнд тэднэрөө залгаад өөрсдөд нь тохиолдоод байгаа зүйлсийг хуваалцдаг. Спенсер Моник хоёр ч гэсэн хайртай хүмүүстэйгээ илүү дотн байхыг хичээдэг. Ямар нэгэн зүйл тохиолдох юм бол үргэлж дэрэгдэн байдаг ийм хосууд байсан. За Майклыг баривчлагдсны дараа түүний тухай өөр нэгэн ил болсон зүйл нь Майкл Иллиной мужид руу нүүхээс өмнө Невада мужид ажиллаж амьдарч исэн гэсэндээ тэгснээ гинтхэн нэг өдөр ажилласаа гараад Иллиной мужид руу нүгэ явцсан. Түүнийг нүүснийхэн дараа тэр Невадад байхдаа ажиллаж исэн эмнэлэгт нь хэвтэн эмчлүүлж исэн өвчтний ар гэрийнхэн нь түүнийг шүүхэд өгсөн байлээ. Тэгэхээр Майкл ямар нэгэн буруу зүйл хийчээд өвчтний ар гэрийнхэн түүнийг шүүхэд өгнө гэдгийг өөрөө өмнө нь мэдчихсэн тул ингэж юмнаас зүхтж байгаа юм шиг өөр муж руу нүүсэн болж таардаг. Уг нь ийм заслын эмчнэр ажлаа солиод өөр тийшээ нүүх үедээ шинээр нүүж очиж байгаа гэрийн хаяг болон шинээр ажилд орж байгаа газрынхаа мэдээллийг хуучин ажиллаж исэн эмнэлэгтээ үлдээгээд явдаг ийм ёс журамтай байлээ. Учир нь өөрийнх нь хариуцж исэн өвчтний талаар асуух зүйл гарах юм бол хуучин ажиллаж исэн эмнэлгээс нь өөрлөө нь холбоо бариад шаардлагатай мэдээллүүдийг өөрөөс нь авдаг. Тэгээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж исэн өвчтний гэр бүлийнх нь түүнийг шүүхэд өгсөн тул ажиллаж исэн эмнэлгээс нь Майклтай холбоо барих гэдгсэн чинь тэрээр шаал худлаа хуурамч хаяг үлдээгээд дээрэс нь ажилд орсон газраа хүртэл худлаа хэлээд утасныхаа дугаарыг хүртэл солиод алга болцсон байсан. Тэгээ үүнээс нь харахад л ер нь Майкл яг ямар төрлийн хүн бэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа. За тэгээ ерөнхийдөө бол одоогийн байдлаар мөрдөгчөөд энэхүү хэргийг маш олон жилийн турш төлөвлөн зохион байгуулалттайгаар өшөө авсан ийм хэрэг гэж үзэж байгаа. Тэгээ Майклийн шүүх хурал хизээ болох тов нь хараахан гараагүй байгаа юм байна. Энэхүү хэрэг нь саяхан гарсан хэрэг болохоор одоо ч гэсэн мөрдөгчөөд мөрдлөгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа. Магадгүй Майклийн шүүх хурал нь хэдэн жилийн дараа ч болж магадгүй. Тэгээ шүүх хурлаас өмнө олон нийтэд ил болсон мэдээллүүд нь нэг иймэрхүү байгаа болохоор өнөөдрийн бичлэгч гэсэн нэлээд богинохон бичлэг боллоо. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. Тэгээ ер нь Майкл шиг ийм аимшигын, адгийн, араатын шиг аимтан мис заслын хутга барьчаад хүмүүсийг эмчлээд мис заслын эмчгээ явж исэн гэж бодохоор бас аимшигтай. За ингээ өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж гин. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мегмар гарагт шинэ дугаараар уулзлаа. Түр баяртай.